Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр Word програм дээр хэрхэн хуудасны тохиргоо хийхийг үзүүлнэ. Үүний тулд эхлээд Word програмаа нэгээд blank document буюу шинэ хуудас нэгэдэг. Дээдлийн toolbar хэсэг буюу цэснээсээ layout хэсгийг сонгон margins хэсэг рүү орно. Үүн дээр харагдаж байгаачлан хэмжээсүүд нь дандаа ийчээд байгаа. Үүнийг хэрхэн сантиметр руу шилжүүлэх вэ гэхээр files руу ороод хамгийн доор харагдаж буй options хэсгийг сонгон advanced руу орон үүний доошоо гүйлгэн display гэдэг хэсгийг олох болно. Үүнээс inches гэдгийг сантиметр болгон хадгалаад өгнө. Дараагаар нь дахин margins руугаа ороод custom margins-ыг сонгоод өгнө. Албан бичгийн стандарт дээр заасны дагуу дээд захаас 2 см, доод захаас 2 см, зүүн захаас 3 см, баруун захаас 1.5 см гэж сонгоод өгнө. Дараагаар нь paper хэсэг рүү орон paper size-ыг A4 болгоод өгнө. Үүний дараа static байгуултыг дарснаар та дараа ямар нэгэн файл руу орох, өөр шинэ документ нээхэд энэхүү хуудасны тохиргоо нь хэвээр үлдэх буюу хадгалаастай байна гэсэн үг. За бид ямар нэгэн тайлан бичих, албан бичиг бичих үед хүснэгт хийх, зураг оруулах шаардлага гардаг. Үүнээс үүдэн оруулсан зураг хүснэгт маань хуудасны тохиргоо хэмжээнээс илүү гарахгүй гардаг. Энийг хэрхэн нэвтрэл шалгах вэ гэхээр views руу орон grid lines-ыг идэвхжүүлснээр бидний хуудасны тохиргооны дүржинүүдтэй талбар гарч ирдэг байна. Энэ нь дэлгэгээ оруулсан хүснэгт зураг маань яг хуудасны тохиргооны дагуу байна уугүй юу гэдгийг нэвтрэн шалгахад хэрэгтэй юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.